Боловсрол соёл шинжилх ухааны яам стратеги бодлого төлөлтийн газрын дарга Насанбаяр үүрэгт ажилласаа чөлөөлөх хүсэлтэд өнөөдөр өгсөн албан ёсоор мэдгдлээ. Сүүлийн үед сошиал ертөнцид цэнхэр ус цэрэн гэж олон танигдсан эмэгтэй болон бусад хүмүүс Насанбаярыг бүгд найрамдах Солонгос улсын мөнгө жиргэнээс үүсэлтэй шашны гач усгалтай холбон тайлбарлаж мөний эзэмшилд байдаг хэд хэдэн төрийн байгууллагад удирдах зүйлдэг байдаг тухай тусгай нэвтрүүлэг бэлдэж тарааж эхэлсэн. Гэхдээ Насанбаяр дээрх мэдээллийг өгөөсгөж орон үндэслэхүүд шаа мэдээлэл тарааж хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Улмаар Насанбаяр цэрэн долгорыг шалгуулж өөрийгөө бурууг үг тогтоолохоор хуулийн байгууллагад хандах хуснаа мэдгдлээ. Мөн Facebook, Twitter хуудасаар цацагдсан үлгэр ном зохиолол өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд ашиглаж байгаа албан ёсны сурах бичиг биш гэдгийг Насанбаяр болон салбарын амнаас нь тайлбарлаа. Эцэстээ сүүлийн өдрүүдэд яригдсан бүх асуудал сонгууль өгтөж иргэдийн санаа бодлыг төрөгдүүлэх гэсэн зохион байгуулалтад явуулга гэж Насанбаяр ярьсан юм а. Энэ бүхий зүйл дээр одоо цэрэн долгор гэж эмэгтэй 2016 оны 2 сарын 16 оны өдөр ийм газар өглөө гэж олон нийтэд мэдээлээд 10 зүйлийг бол намайг бүтгэж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ зүйл дээр бол би өнөөдөр албан ёсоор шүүхэд хандаж байгаа. Энэ эвлүүлэг хийсэн буруу зөрүүгээр ямар сурах бичгээр байхгүй зүйлийг байгаа мэтэр постлсон бүх хүмүүсийг би эрүүгийн цагийн газарт өгж байгаа албан ёсоор мэдээлж. Дээр нь энэ шүүхэд хандаж байгаа энэ бүх процесс донд би ажилласаа чөлөөлөлт өргөдлөө өгөө тэмцэнэ. Би энэ хүний эрхийн төлөө бүх зүйлийн төлөө тэмцэнэ. Энэ бол 2 жилийн өмнө яг энэ зургууд бол явж исэн интернетээр. За тэд тухайн үед бол соёл спорт аялал жуулчлалын яам гэж байсан. Оюун гэрэл сайд тушаал гаргаад түүнийхэн дагуу мэрэгжлийн хяналтаас эдгээр номны зохиогчдод хариуцлага тооцоод энэ асуудал дууссан. Зүгээр одоо сүүлийн үед ямар нэг зорилготой зорилгогүй байдлаар энэ бол дахин сэргээж одоо энэ сургагчийг бол ийм бүдүүлэг байна. Салбарыг л халдуулах гэсэн нэг оролдлогууд л одоо нийтэд яваад байна. Энэ нэргээд хүмүүс их төөрөгдүүлж байна л да. Эцэгчүүд үнэхээр ийм болов гэж айж бас имиж санаа зовж эхэлж байна. Тийм болохоор энэ бол ийм зүйл огт байхгүй. Энд бол Монголын мянган багш нар хүүхдүүд бас арайч тийм зураг үзүүлээд тийм үг харуулад ингэ хичээл явуулахгүй шүү дээ. Тагнуулын ерхий газарт хандаж өөртөө холбогдсон асуудлыг шалгуулж үннийг нь тогтоолгоно гэж Насанбаяр дарга ярьлаа. Мөн боловсролын салбарт мөний бодлого оруулсан нэг ч үйлдэл байхгүй. Энэ салбарт 40 гаруй мянган багш албан агч хүүхэд бүрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ганцхан Насанбаяр гэгч нэг салбарын бодлогыг ганцаараа шийдээд явах боломжгүй гэдгийг авчирсан юм а. Тэр нэвтрүүлэг дээр намайг одоо тэр Инх ордон гэдэг компани дээр одоо хувьтай, тимтэй гэж ярьсан. Тэнд бол би 2009 онд бол 200 мянган төгрөгөөр 20 ширхэг хувьцаа худалдаж явж байгаад 2015 онд бол би энэ ноогдлоо шиг хуваарлдаггүй ямар нэгэн ийм одоо бэлэгдлийн компаниас гармаар байна гэдэг өсөлтөд өгсөн байсан. Тэр нь шийдвэр гарсан гэдэг би компаниас нь тодорхойлолтоо авсан. Яг тэнд 200 мянган төгрөгөөр 20 хувьцаа худалдаж авсан гэдэг бол жил бүрийн би хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ мэдүүлээд явж исэн гэсэн. Тийм учраас одоо хоёр дахь зүйл дээр бол би энд өнөөдөр Монгол улсын одоо хувьд бол энэ 16 он гэдэг нь сонгуулийн жил. Сонгуультай холбоотойгоор нэг хүнийг аимшигтайгаар үтгэнд оромжилж байгаа энэ бол аимшигтай байна. Тэгэхээр миний амьд явах хэрэг. Дээр нөхөр өдөрт миний утас руу мессежээр болоод утсаар тэгээд түнчлэн асар олон Facebook, Twitter юу гэдгийг сошиал хэл мэдээллийн хэрэгсээр одоо дайрт оромж байгаа энэ зүйл бол амьд явах хэрэг. Миний гэр бүл үр хүүхдийн 50 амьдрах ямар ч боломжгүй боллоо гэдэг бол энэ би албан ёсоор мэдгэж байгаа. Тэрээр өнгөрсөн 3 жилийн үйл явдлыг харахад хэлмэгдүүлэлт яаж болдог, яаж олон нийтэд буруу ойлголт төрүүлээд тэр зүйл дээр яаж тоглолт хийж болдог вэ гэдгийг өөрийнхөө бие сэтгэл гэр бүлийн амьдрал ажиллаараа ойлголоо гэсэн юм а. Мөн синий телевиз мөнтэй холбоотой нэвтрүүлгийг гаргахгүй болгох шийдвэр гаргасан нь нэвтрүүлгийг хийсэн хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг байхаа. Гэхдээ би нэвтрүүлгийг гараасаа гэж бодож байна гэдгээ илэрхийллээ.